нэг зүйлийг бас хэлээдгээ. Одоо жишээ нь нэгдсэн эмнэлгийн ажилчдаас 9% цомгохдохоо гэсэн үүрэг даалгавар ирж байгаа. За энэ яг юу гэсэн үг юм? Энэ төр засаг одоо нэг айл гэр одоо жишээ нь хүүхдэд дэжиж чадахгүй болохоор энийг гаргаа ичигээд нэг хүүхдээ гаргаа хайдгүй үсттэй. Яг энэ шиг байгаа үсттэй. Энэ яагаад 9% цомгохдох гэж байгаа? Тэгэд яг энэ нь болохоор эмч эмнэлгийн мэрэгжилтэн тусгай энэ мэрэгжилтэн усудаас халж болохгүй гэж байна. Тэгэхээр нөгөө сэлээсэр, нөгөө харуул, жолооч, үйлчлэгч тийм ээ түүгээр цалинждаг усудаас халаа гэж байгаа 9%. Одоогийн байдлаар нэгдсэн эмнэлгийн бүт зүйл ажиллагааны стандартыг хангахын тулд хангаж чадаагүй байгаа одоо. Стандарт бол хамгийн доотлын ийм шаардлага шүү дээ. Энэ шаардлагыг хангаж чадаагүй байхад энэ нийт хүн амд үйлчлэх энэ шаардлагыг хангаж чадаагүй байхад дахиад эндээс улс их орон дампуурч байгаа учраас 9%-ийг цомгохдоо гэж байна. Ийм тэнэг байж болох. Ингэж тэнэг сэтгэж болохгүй шүү дээ. Тэр орлогоо, тэр баялгаа ямар арга байдیں۔ Тэ? Энэ улс их орноо хөгжүүлэхийн төлөө биш. Энд цөөхөн жоохон хитэн дүүрэг байна. Энд харуулж үлдсэний талын хасаа гэдэг ийм шийдвэр гаргаж байгаа. Ийм арчаагүй байж болохгүй. Улс их орноо хөгжүүл эрүүл мэндийн салбарыг аварцгаа гэж хэлмээр байна.